За энэ хуулийг дэмжиж болохгүй. Гадаадд орсон сууж байгаа хүмүүсийг санал өгүүлэх халахвчаар Монголын дотоодын торол айрам бий болох хуулийг бомочор оруулж ирсэн байна. Чи сайн хүний үрсад ийм заваа юмд оролцож болохгүй. Нэр хүндээ бод. Яг энэ дотоодын тороолч нь за энэ их хурлын дарга бямб цагтаа хариуцлага тооцохгүй бол хажуунаас ингэж үг хэлүүлэхгүй байна. Зэрэгцэж тий яриад үг хэлүүлэхгүй байна. Тий. Тэгтээ энэ биш те. Энэ бол тоглоом биш. Одоо энэ хоёр сайд хууль зүйн сайд хийжсэн хүн маш нарийн мэдж байгаа. Энэ тэнд баахан хүн очиод санал өгöd эхэлнэ. Яг их хурлын сонгуулийн хууль чинь ийм бол. Тэгнэ. Бага газраа санал өгнө гэж байгаа байхгүй? Биш. Одоо та бид хоёр дуртай газраа явж байгаа санал өгж болно гэж байгаа байхгүй? Биш ээ. Гүй Монголд одоо хоёлоод оронтод сонгуулийн ажлаар явж байгаа тэр өдөр санал өгж болно гэж байгаа байхгүй? Тий. Энэ ерөнхийлөгч байлдэр. Гөө. Тэгэхээр эрхэм гişүүдээ. Гүй. Наадах чи ингээд хяналтгүй болчдөг байхгүй. Бачаргал дарга бол иймэрхүү сонгуулийн асуудлыг бол маш сайн мэдж байгаа. Ер нь бум очроо тэр гадаадын иргэдийн эрхийг хамгаалах ажил дотоодын сонгогчийн чөлөө турсгал хоёрыг нэг дор шийдэж чи бол хэрхэвч болохгүй. Би бол чамааг хамгаалж. Энэ сонгуулийн луурт гарчсан хүмүүс хийж болно. Ийм хүмүүс чинь тустай хүмүүс байдаг. Тэгээ ийм сайхан залуугаар энэ чинь сонгуулийн дараа бөөн хэрүүл болно. Үгүй. 200-аас 220 мянган хүн хаягийн гадуур санал өгнө. Монгол улс дотроо шүү. За энэ хүмүүсийн саналаар сонгуул шийдэгдэнэ. Энийний дараа бөөн буслах цуглаан болно. Хэн хариуцлага хүлээх? Тийм учраас хэдүүлээ жоохон болгоомжтой хандъя л гэж. Ер нь бол бомочор гишүүн цаашаа энэ хуулийг явуулъя гэж байгаа бол та зөвхөн гадаадын хэсгээ бий авч гарнаа. Дотоод хэсгээр бол болио гэж болсон зөв шүү. Яагаад 21 оны сонгуульд хүссэн хүн болгон хүссэн газраа санал өгөөгүй вэ? Энийг л бүгдээрээ бодох хэрэгтэй. Барилдах дүрмээ ингээд сонгуул болгоноор сольдог байдлыг бид нар болох хэрэгтэй. 21 онд Монгол Ардын нам ямар дүрмээр барилдаж ялсан 27 онд яг тэр дүрмээрээ барилдцгаа. Одоо та нар сонгуулийг дээрэмдэж авах гэж шүү дээ. Болдгүй юм. Энийг л төрийн эргэлт гэдэг юм. Тоглоом биш шүү, бачаргал дарга.